За 2 болон хонгорын баг байна. За сонгож авсан даалгаврын MC Solutions. За MC Solutions нь болохоор Колумбтод байрладаг программын хамжийн компани. Канди хотын төвд 3 давхар барилга хөтлөж аваад салбар өргөжүүлж байгаа компани байгаа. За нийт 150 орчим ажилтнтай. Удирдлагаас тавигдсан шаардлагууд гэх юм бол бүх хэлцэн өөрсдийн гэсэн дэвсүүлжээр тусгаарлагдсан байх ёстой. Хоорондоо харилцах ёсгүй. За тэгээд хаягийн хүрээнд гэх юм бол ингэж өгсөн. За тэгээд дисплегээр хаяг авдаг байх ёстой. Серверийн өрөөнд ийм дэвсүүлжээтэй. Тэгээд статикаар хаяг тохируулсан байх шаардлагатай. За single point of failure-с зайлсхийх зорилгоор redundance шаардлагатай. За олон ISP шаардлагатай. За тэгээд төв офс олон канди хоёрын хоорондоо хөдөлгөөн болгохын тулд тохиромжтой one designer ханга шаардлагатай гэж өгсөн. За тоглоогоо танилцуулъя. Ерөнхий сонгож авсан сүлжээний модель гэх юм бол 3-tier архитектур сонгож авсан. За access layer болон distribution layer, core layer-уудаас бүтнэ. За access layer-ууд дээр вилангуудыг тохируулж өгөхөд салбаруудын хооронд нь дэд сүлжээгээр нь тусгаарласан. За customer care хэлцэх юм болохоор вилан 10-т буюу 172.16.0-аас 0 буюу 26 prefix-тэй дэд сүлжээнд хуваарлагдсан буюу нийт 64 хаяг хуваарлж өгсөн. За дараагийнх нь sales болон marketing нь вилан 20, IT нь вилан 30 гэсэн байдлаар тусгаарлалт өгсөн. За тэгээд switch-үүд access layer-ийн switch-үүд дээрөө тохируулж өгсөн байх гэхээр spanning tree тохируулж өгсөн. За тэгээд вилан болон вилан trunk тохируулж өгсөн байгаа. За тэгээд айлгүй байдлаас гэх юм бол айлгүй байдлыг хангах зорилгоор layer 2 security-г тохируулж өгсөн. Энд болохоор RP inspection, TCP snooping зэрэг айлгүй байдлын layer 2 security-гийн тохиргоонуудыг гэж өгсөн. За distribution layer-ууд дээр юу гэж өгсөн бэ гэхээр за TCP хаяг, TCP серверүүдийг ажиллуулж байгаа. VLAN тус бүр нь өөрсдийн гэсэн пулуудтай. За энэ default router дээр нь болохоор энэ VLAN-уудын gateway-ийг тохируулж өгсөн. Энэ gateway-д нь болохоор redundance хангах зорилгоор HSRP тохируулж өгöd энийг нь зааж өгсөн. За VLAN 10% гэх юм бол одоогийн IP-г нь 172.16.0.3-тай одоогоор ажиллаж байна. Хэрвээ энэ ажиллагаа болох юм бол энэ дээр тохируулж өгсөн. HSRP ажиллаад одоо gateway нь өөрчлөгдөнө. За ингэхдээ болохоор дараах байдлаар redundance хангаж ажиллана. Тэгээд дотоод сүлжээний рутингуудыг болохоор USB-ээр шийдэж өгсөн. Бүгднийг area 0 дотор оруулаад distribution layer-ийн 2 switch болон core layer-ийн 2 одоо edge router-ууд дээр USB-ээр тохируулж өгсөн. За хвчлэний брод нь бол харагдаж байна. За тэгээд эдгээр линкүүд дээр юуг нь trunk тохируулж өгсөн байна. За тэгээд энэ trunk-аар болохоор VLAN 10, 20, 30-ууд бүгдээрээ зөвшөөрөгдөж явна. За single point of failure-с зайлсхийхийн тулд одоо олон линкнүүдийг ер нь бол ингэж холбож өгсөн. Энэ линк унах юм бол энэ линкээр явна. Энэ унах юм бол энэ линкээр явна гэх мэтчлэн ер нь бол
бас ritmтэй сангах байдлаар ажилласан. За core layer дээр болохоор юу тохируулж өгсөн бэ гэхээр энд харагдж байгаачлан IPsec тохируулж өгсөн. Энд болохоор ерөнхийдөө head ops байна гэж үзээд ISP-гаар дамжуулаад энэ core layer дээр эндээс энэний хооронд ер нь бол IPsec түнэл үүсээд site to site VPN холболт үүсэж өгснөөр одоо head ops-ийн ажилчид одоо Candy салбарын сүлж рүү хандах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ ISP-гаас орж иж байгаа орчлуудыг бүгдэн энэ firewall дээр фильтрлж өгдөг. Гаднаас орж иж байгаа орчлуудыг бас шүүх зорилготой. За тэгээд энэ дээр болохоор ISP-тэй холбогдож байгаа линкэн дээрээ default route тохируулаад өгч байгаа. Зөвхөн энэ дөрвөн төхөөрөмж дээр OSPF ажиллана гэж үзэж байгаа. За тэгээд redundancy-г бас өндөр түвшинд хангах зорилгоор хоёр ISP-тэй байхаар төлөвлөж өгсөн. Тэгээд энэ дээр болохоор ерөнхийдөө энэ core layer дээр слайд тохируулаад энэ ISP хэрвээ ямар нэгэн байдлаар унлаа гэж бодох юм бол дараагийн ISP руу шилжих байдлаар энэ бол failover тохируулж өгч бас болно. Тэгтээ тохируулаагүй байгаа. За серверийн хувьд гэх юм бол ерөнхийдөө ямар нэгэн DMZ zone гэж даалгавар дээр зааж өгөөгүй. Дотоод сүлжээний хаягийн хүрээ өгсөн учраас ерөнхийдөө дотоод сүлжээн дотор байх серверүүд гэж үзээд дараах байдлаар зохион байгуулсан. За file server, finance web, monitor, DNS зэрэг дөрвөн ширхэг сервер байна. Энэ ямар нэгэн гаднаас хандлт байхгүй зөвхөн дотооддоо. Гэхдээ тавьж өгсөн одоо шаардлагыг хангахын үднэс одоо санхүүгийн веб серверт хэрэглэгчийн тусламжийн газар борлуулалтын баг нэвтрэх хэрэггүй байх зэрэг зохицуултыг хийж өгөх тулд энэ firewall тагаад энэ дээр ер нь бол ACL тохируулж өгөхөөр шийдсэн. Гэхдээ тохируулж чадаагүй. Finance web-ийн хуудас маань ерөнхийдөө яаж харагдах вэ гэхээр дараах байдлаар дашборд болж харагдаж байгаа. За тийм байна. Тэгээд ягаад Three-tier моделийг сонгож авах болсон бэ гэхээр ерөнхий өргөдөх боломж өндөр гэж үзээд ер нь сонгож авсан. Access layer-үүд дээр шинэ switch-үүд нэмэх байдлаар сүлжээг өргөдгөөд явж болно. Менежментийг болохоор distribution layer дээрээс их боломжтой. За тэгээд core layer дээр болохоор VPN-ийн холболтууд болон routing-уудыг хийж өгөөд ISP-тэй failover тохируулж өгөх байдлаар бас хянаад явж болно гэж үзээд энэ бол дараах зохион байгуулалтыг хийсэн байгаа.